Сайн байцгаана уу? За би Игшин Монголын клубын Wise намайг Инхмаа гэдэг анхны үүсгэн байгуулагчдын нэг. Игшин Монголын клубын ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Оюун Жаргал гэдэг. Сайн байцгаана уу? За Игшин клубын гишүүн Дуука байна. Би бол яг өөрөө олон судалтай менежмент яг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн байгаа. Тэгээ одоо хуваараа бизнес эрхэлдэг. Би сэтгүүлч мэрэгчлээ. Энэ жил Игшин клубийнхээ гишүүн болж орж ирсэн байгаа. Мото сонирхоо одоо 1 жил гарна л болж байна. Сонирхох болсон шалтгаан багасаа л ер нь бол мото онохтэй, зоригтой байсан. Тэгээд ажил амьдралын юунаас болоод жоохон оройтож одоо энэ мото спорт руу орсон байгаа. Би одоо яг өөрөө мотоцикл унаад бол яг 5 жил болж байгаа. Өөрөө хуваараа ингээд унаад явдаг байсан. Ер нь бол яг мото унах одоо бодол дотор байдаг л байсан. Багасаа л байсан. За тэгээд яг юм амьдралын хөвшил тэгээд одоо бүх юмнаас ингээд болоод одоо энэ жилэл унах боломж ерөнхийдөө гарч ирсэн. За манайх анх 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийлжсэн клуб. Одоогийн байдлаар яг нэг 25 хүн хавцаа гишүүнтэй болсон байна. Өмнө өөртөө ингээд хуваараа ундаг гэж жагаад таньдаг найз нөхдүүдээ ингээд цуглуулад хэдүүлээ ингээд клуб болёо гэж санаачлаад тэгээд ерөнхийдөө ингээд Игшүүгээ клубыг үүсгэн байгуулчихсан. Бүр анх нэгдэх одоо шалтгаан гэх юм бол гурлаа найзлдаг байсан. Булган, Оюка бид гурав тэгээд ийм клуб нээвэл яа гэм бэ? Одоо гоё ингээ октоудаараа нийлсэн дан крузер хараа одоо өнгөрж игтрээд ийм гоё өнгө төрхтөөгөр нийгэмд бас гоё үлгэрлэх байдлаар ингэж гарч ирүүл яасан бэ гэд ярилцж агаад тэгээд шийдээд тэгээ нээсэн байгаа. Маш олон өөр одоо төрлийн мэрэгчлээ, өөр ертөнцтэй, өөр ингээд гоё мундаг бүсгүйчүүдтэй тийм нэг хамт олон болоод ингээд бас нэг ийм гэр бүл болоод явж байгаа. Тэгэхээр нэг талаасаа маш сонирхолтой, нөгөө талаасаа ингээд амар олон найзуудтай болохоор бас аягүй хөвгөлтэй байдаг. Игшүү гэдэг нэрийг би анх нөгөө Шилийн богд гээд номноос уншиж агаад одоо оройн ганц модны Агшүү, Игшүү гээд шувуу учраас биднээс тэрийг бас бэлэгдээд Игшүү гэдэг нэрийг авсан байгаа. Тэгээд хоёр шонхор оройн ганц модон дээр амьдардаг яг тэр хоёрын амьдралын тухайд яг хэсэг шонхорын талаар гардаг. Тэгээд шонхор гэдэг чинь Монголын одоо дээдлж авдаг шувуу маш хүчтэй. Ер нь мото унах тал дээр бол гэр бүлийн талаас бол мэдээж одоо хүний ээж ав бол үр хүүхдээ бол аль болох эрсдэлгүй амьдруулахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол нэг дуртай бол байгаагүй. Тэгээ яг бас бүр үгүй гэж бол бас зөрөөгүй. Миний одоо сонирхол хоббиг бас бодсон болохоор цаг хугацаагаараа ингээ би өөрөө бас багаар чадаад ингээ харуулдаг байгаа болохоор ингээ одоо бол бүр дэмжиж бүр амжилт хүсдэг. Тэгээ болгоомжтой яваарай гэж үсэг хэлдэг болсон. Жилийн өмнө болохоор яг ойлголт бага байсан учраас манай гэр бүлийнхэн, ойр тойрныхан тэгээд найз нөхөд бүгдээ айдаг байсан л та. Наад чи аюултай нэ чам хүнд нэг 2 ам гэж байдгүй шүү гэж амар хэлдэг байсан. Гэхдээ би тэгж байгаа мөртлөөсөө ягаад ч юм дотроос ингээд түлхсээр агаад би мото унах ингээд зориглоод унжаа. Тэгээ мэдээж бас 3 хүүхдээ ээж манай нөхөр болвол ингээд айн чи чинь юу яриад байгаа чи ингээд би дүрийг бодгоо минут бэ гэж тэгдэг байсан л та. Тэгээ би чаднаа гэсээр тэгээ нөгөө зориг нь нэгэл төрүүлэл явцсан. Тэгээд нууцаар унсаар агаад өдийг хөвчсөн. Тэгсэн тэгээд манай нөхөр сүүлийн үед ингээд амар дэмждэг болцоо. Одоо яах вэ хүү ямар мото сонирхож ийн гээл одоо юм хамгаалалтаа ингэж зүү тэгэж зүү гэж зөвлөгөө өгдөг болцоо. Манай клуб бол ингээд Монгол улстай тий эрэг зүйлийг бүтээж, соёлыг түгээж, стресснээс ангижирч ер нь ингээд ийм гоё байдэн шүү гэдгийг мэдрүүлж байгаа гэж бодож байна. Одоо 2 3 хүүхэдтэй ч хүмүүс байна. Нэг хүүхэдтэй ч хүмүүс бүгдээрээ л ээж нар хэлсэн хүмүүс байгаа штэ ихэнх нь. Гэхдээ угсаа цаг гаргахын хувьд бол угсаа Монголын нөхцөл байдал хэцүү. Гэхдээ сонирхолтой зүйлдээ бол хүн цаг гаргадаг юм билээ л гэж харсан. Уг зорилго нь болохоор яг нийгэм бас гоё эрэг байдлыг л түгээл гэсэн бодолтойгоо одоо яг гэртээ суугаа ээж нар те одоо бид нар чинь дийлхэн ээж нар байгаа. Би гэхэд бас 3 хүүхэдтэй, нөхөртэй. Тэгээд бас хобби гэдэг юм хизээч оройтдгүй, зориг гэдэг юм хизээч мохтдгүй.
Тэгээд бас илүү эмэгтэйчүүдтэй илүү зориг өгөх зорилгоор нийгэмдээс эргээр нөлөөлөх зорилгоор биднээс тийм гоё бас маркетинга илүү бас давхар авч явдаг. Тэгээ маркетингод бид нар өөрсдөө л ярилцж байгаа л ингээ тгийгээл тэгээ видео микротайгаа ярилцж байгаа л тэгээд ерөнхийдөө хүмүүс ер нь эргээр хүлээж авч байгаа. Ер нь ихэнх хувь Тхи ургаа ингээд гаргаад цанхаа онгоолгоод тхи ургаа гаргацаагаал гоё байна, мундаг байна гэцгээгээл ер нь амар гоё гэдэг шүү дээ. Мундаг ингээд үлгэр жишээ охтууд байдаг болохоор бас миний хувьд бас их шүү одоо клубээ аяга хүндэлж тэгээд энэ клубтаа орсон байгаа. Бид нар одоо ингээд хөдөөгөр их аялдаг. Хотуудаар Эрдэнэт дархан хот гээд одоо мэдээж хандж байгаа хүмүүсийн бас хот аймагуудаар очиж зочлохыг хичээнэ. Тухайн хоттой суурин байж одоо ингээд танай клуб нэгдъя гэж хүсэж байвал мэдээж мотоныхаа сургалтанд суугаад бэлдээд байж байгаараа бид нар бас гоё мэдээд болох хаа. Клуб гэхийн нэртэй болохын тулд бид нар бас километрийг үүсэх ёстой, дэг журмаа даах ёстой. WMC гэдэг ийм цол байдаг. Тэр цолнд хүрэхэд бол бас бид нар километрийг үүсэх ёстой байдаг. Клуб үүсгэн байгуулагдсан цагаас хойш бол ерөнхийдөө Оросын холбооны улс эрхүү Булган аймаг дээрэс нь Аранга аймаг руу аялал хийсэн. Энэ жил болохоор 24 онд бол Сэлэнг орчод ирсэн. Одоо бид нар 8 сарын 15-нд төгсгөл орох зорилготой ингээд аяллаа хийх гээд байж байгаа. Ер нь бол ингээд жил болго ингээд аялах хооронд нөгөө хүн өөртөө дотоод хүнтэйгээ ярилцаж клубийнхантаа илүү ингэж татнасаж гоё татан найзууд болж гэх мэтлээ стресснээсээ ингэж ирч гээд ер нь бол амар их эерэг тал ихтэй. Тэгээд ер нь бол мото одоо унснаас хойш миний харсан одоо өнцөг гэх юм бол бас манай машин жолоодж байгаа жолооч нар бол бас айгүй нэг үе бодвол маш соёлтой басан мөлий одоо зам тавьж өгөх те хүндлэх за эмхтэй хүн байна гэд бас амар гоё зам тавьж хүндлэх таалагдж байгаа баярлж байгаа. За нөгөө талаасаа бас сайн муу зүйл хослож явдаг шүү дээ. Тэгэхээр бас сөрөг зүйл нь бол бас байна. Хүн хүний хувьд өөртөө хараа муутай хүний хувьд бас ингээ оройн цагаар барихад хэцүү. Өдрийн цагаар бас машинаар явж гинт ингээд маш том нүх гараад ирдэг. Бороо устай үед бас ингээд нүхэн мэддэхгүй ингээд орох одоо эрсдэлтэй асуудлууд бол маш их. Тэгэхээр байнгын одоо цаг минут тутам ер нь анхааралтай тийм болгоомжтой байх хэрэгтэй гэж ер нь ойлгож байгаа. Тэгээд тэр талаасаа чадхаараа л хичээж унж байгаа да. Замын хөдөлгөөний хувьд бол анх бол айгүй хэцүү байсан. Хажуугаар мото явангууд одоо зайлаач малаач одоо холтооч шиг ингээл нэг унаагүй хүмүүс нэг мото ундаг юм шиг ойлголттой. Тиймээсэн одоо бид нар ч бас нэг одоо 20 30-уулаа гэхэд 30 машиныг оруулж байгаагаар бас илүү даваа талтай хотын хөгжил ямар амар байгаа лээ тий. Тэгээд 30 машиныг орлоод эн чинь бас зуны одоо цагааг бас нэдэг тий зуны замыг бас хөнгөлж байгаа гэсэн утгаараас эргээр хүлээж авах хэрэгтэй. Зөвхөн 4 дугуйт машин зам дээр явдаггүй. 2 дугуйт ч гэсэндээ энэ бол тээврийн одоо зам тээврийн соёлд бол оролцох хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн маань бас толиндоо харцгаагаасай соёлтой оролцоорой тий мото унж байгаа хүмүүсийг битгий дээрлэхээрээ бид нар ч гэсэндээ замдаа замын соёлд бас оролцоод явах эрхтэй хүмүүс юм аа. Хотод төгжрээ хэлэхгүй аюу гоё. Ер нь бол ажлыг бол машинтай ингээл гараад явхад хотод ер нь хэдэн ажил амжуулахад нэг газар очиход бол цагаас 2 цагийг зарцуул мотоциклтэй бол зорсон газар нэг 15-20 минутын дотор хөргөлтэй ажил хийхээр өдөртөө ажлыг бол аюу сайн амжуулдаг. Манайх ярам хтэйдэг. Ажил руугаа ирэхэд би 2 цаг төгжирдэг. Мотод явах юм бол би 20 минутын дотор ирэх байхгүй. Тэгэхээр энэ чинь бас миний ажлыг бас амар сайн амжуулж өгдөг. Одоо хотоор би зөндөө ажилтай хаад бол машинтайгаа би эзэж нэг ажил амжуулаад ингээд дуусчихна. Тэгэхээр би чинь хот руу явахаар чинь нэг 4-5 ажлыг ингээд хангалттай
гүйцээгээд амжуулчдаг байхгүй юу. Зам мам тавьж өгдөг нь бас харьцангуй гайгүй болчиход байгаа шүү. Гэвч оюун дээр бас тэгдий. 100 хэд идтий. Тэгжсэн. Хідээр авсан басаг гэж ирээд. Ямар үнэтэй ирдэг юм бэ? Тоолж болж үзээгүй шүү дээ. Аюул эрсдлээ ерөнхийдөө байнга тооцож явна. Гарахаас өмнө бүх бүрэн бүтэн байдал, мотоциклийн одоо шалгуулах те чеклэх бүх юмыг үзүүлнэ. Яг бүрэн бүтэн мотоцикл хамгаалтын хэрэгсэлтэй хүмүүсийг авч явна. Дээрэс нь манай клуб бол дотроо дүрм журамтай байгаа. Наад захын дүрм гэх юм бол согтууруулахундаа уучаад мотоциклтэй унж явахаа бүр ингээ мордчих болохгүй. Хамгаалтын хувьд бол ингээд бүтэн касктай өвдөг тухайн хамгаалалт гэл бүхэл хамгаалтуудыг хийж явах хэрэгтэй байдаг ер нь бол. Тэгээ унаад ингээд жоохон цочроо энтрийг гаргаад ирэхээр илүү зөрөгтэй болоод илүү бас нөгөө туршлагатай болоод ингүүл яад ингэдэм байх, тэгвэл тэгдэм байх гэдэг юмаа бас жоохон мэдэрч авдсан юм байлээ. Тэгээ ер нь одоо өдөр болгон л дадлагшраал явж юм дөө. Хүн уныг гэсэн бодолтой байгаа мөртлөө яг ингээд нутаа сургуультанд суугаад нутаа унаад явхаар хүн айдас амирх байдаг. Одоо ингээд эндээс ороод ирчих үедээ, тэндээс ороод ирчих үедээ сургалтаа төгсөө би чадах болов гэсэн бодол амирх байдаг. Тэгэхээр мэдээж нөгөө нэг үүнд бас нөгөө хүчтэй зориг шаардна. Тэрийгэ дагаад бас одоо хүний өөрөө хүчтэй байх гэдэг бас нөгөө нэг цаанаасаа төрөх юм гарч ирнэ. Эмэгтэй хүмүүст мундаг юм аа гэж бодож байна тийм. Said, are you serious? I try, but I can't figure out. I've been next to you all night and still don't know what you're about. You keep talking, but not much. Энэ 4 сар шинэ гişүүдээ эсвэл тийм зорилготой ивент зарласан. Тэгээд мэдээж олуулаа болсон байгаа. Анх ивент зарлаад 30 гаруйлаа болцсон байж байгаа. Тэндээсээ ингээд шигшигдээд ингээд одоо 20 хэдүүл болцсон явж байгаа байхгүй. Одоо зориг нэгтэй, хобби нэгтэй, сонирхол нэгтэй охтуудтайгаа хамтдаа байх гэж одоо энэ клубд орсон байна. Манайхаа ингээд бичээд манайхыг сонирхож байгаа хүмүүс маш их байгаад байгаа. Манайх ер нь бол жилдээ яг нэг л одоо ивент зохиогоод ивент дээрээ ирээд анкета бөглөө дуулзаад яг орё гэсэн хүмүүсийн ингэж ерөнхийдөө шалгаруулж авч байгаа. 25 оноос одоо хөдөө орон нутгаас одоо манай клубыг сонирхож байгаа, манай клубт орох юмсан гэд. Гэхдээ яг нөө хөдөө амьдардаг хүмүүс маш их байгаа. Ер нь бол дараа жилээс ингээд судалж агаад хөдөө орон нутгаас ингээд чаптер нэ гэсэн бас бодол байгаа. Хүн зоригтой байхад хоббитэй байд юм аа гэдгийг бүх эмэгтэйчүүдтэй хэлмээр байна.